За эсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэж байгаа сурагч зориулсан хим 800 эсэлтийн шалгалтын ангилсан даалгаврын номны 2 дугаар бүлгийн зарим даалгаврыг бодож тайлбарлая. За 9-р даалгавар хүчил төрөгчийн аатын үнэлэхүүн масс гэдвэ гинэ. За үнэлэхүүн масс гэдэг бол яг нэг ширхэг жижиг хэсгийн масс гэсэн үг. Нэг ширхэг жижиг хэсгийн массыг бол үнэлэхүүн масс гэж нэрлэж байгаа. Хийм дээр. За. Тэгэхээр нэг ширхэг протоны масс бол нэг ширхэг протоны масс бол 1,675-ыг үржих нь 10-ын хас 27 зэрэгт килограмм. Нэг ширхэг нейтроны масс бол 1,673-ыг үржих нь 10-ын хас 27 зэрэгт килограмм байж байгаа. За ингээд хүчил төрөгчийн атомыг аваад үзэх юм бол хүчил төрөгч бол 16 гэсэн массын тоотойг нь аваад үзэх юм бол 8 протон 8 нейтронтой байж байгаа. За эндээс хүчил төрөгчийн үнэлэхүүн масс бол 8 протоныг үржих нь 1 протоны масс 1,675-ыг үржих нь 10-ын хас 27 зэрэгт килограмм. Нэмэх нь 8 нейтроныг үржих нь 1 нейтроны масс нь 1,673-ыг үржих нь 10-ын сөрөг 27 зэрэгт килограмм гээд. За электроны масс бол маш бага байдаг. Тийм болохоор электроны массыг бол тооцдоггүй. Электроны массыг бол атом масст одоо нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. 911-ийг үржих нь 10-ын хасах 31 зэрэгт килограмм байдаг. Өөрөөр хэлбэл протон нейтроны масстай харьцуулах юм бол электроны масс 1840 дахин бага байдаг. Тийм болохоор атомын массыг тооцохдоо бол үнэмлэхүүн массыг тооцохдоо бол зөвхөн протон болон нейтроны массын нийлбэрээр тооцож болно. За ингээд хүчил төрөгчийн үнэмлэхүүн масс бол 26,784-ыг үржих нь 10-ын хасах 27 зэрэгт килограмм гэж. За ингэж гарч байгаа юм байна. Тэгэхээр D хариу бол ойролцоогоор таарж байгаа гэсэн. За тэгээд үнэлэхүүн масс ярьсан дээрээс харьцангуй атом массыг ярьчихъя. За харьцангуй атом масс гэдэг бол ер нь харьцангуй масс гэдэг бол үнэлэхүүн массыг нэг атом массын нэгжид харьцуулсан ийм харьцааг харьцангуй атом масс гэж нэрлэж байгаа. За жишээлбэл хүчил төрөгчийн хувьд энийг үржих нь 10-ын хас 27 зэрэгт килограмм байгаа. Харин нэг атом массын нэгж гэдэг нь бол 166-ыг үржих нь 10-ын хасах 27 зэрэгт килограмм гэж ийм тогтмол тоо байж байгаа. Энэ бол нүүрс төрөгчийн атомын массыг 12%-аас 1 хэсэг гэсэн үг. За ингээд тооцох юм бол хүчил төрөгчийн харьцангуй атом масс нь за ингээд 16 13 гэсэн ийм тоо гарч байгаа гэсэн. Тэгэхээр харьцангуй атом масс гэдэг бол тухайн одоо жижиг хэсгийн үнэлэхүүн массыг нэг атом массын нэгжид харьцуулаад гарсан тоог нь харьцангуй атом масс гэж нэрлэж байгаа. Тэгэхээр харьцангуй атом масс, харьцангуй молекул массууд бол дандаа атом массын нэгж гэдэг ийм нэгжтэй байдаг гэсэн. За 92 дугаар даалгавар нь X элементийн изотопуудын байгальдах тархалтын диаграмыг харуулж X элементийн харьцангуй атом массыг олоорой гэж байна. Тэгэхээр 20 гэсэн массын тоотой элементийн атом нь 75% эзэлдэг байгальдах нийт одоо элементийн атомынхаа харин 22 гэсэн массын тоотой нь болохоор 25% эзэлдэг гэсэн. Тэгэхээр бид нар тооцоонд бол 20 гэсэн массын тоотойг биш 22 гэсэн массын тоотойг биш тийм ээ. Эдгээр атомуудын дундаж харьцангуй атом массыг нь бол хэрэгэлдэг. За ингээд дундаж харьцангуй атом массыг нь олохдоо массын тоог нь нийслэх хувиар нь үзүүлээд нэмэх нь массын тоог нь нийслэх хувиар нь үзүүлээд за ингээд нийт хувьтай хуваах хэвээр нийт хувь нь 100% бага учраас ингээд хуваачна. За тэгэхээр
За ингээд энэ элементийн x элементийн дундаж харьцангуй атомаас нь 20.5. Тэгэхээр энэ тоог бид нэр тооцоонд хэрэглэдэг гэсэн үг тийм. Элементүүд бол байгаль дээр маш олон изотопоос тогтсон байдаг. Тэгэхээр бид нэр тооцоонд аль нэг изотопын массыг биш, изотопын масс болон массын тоо болон тархалтын хувьд үндэслээд дундаж харьцангуй атом массыг олоод түүнийг тооцоонд хэрэглэдэг гэсэн үг. За 98 дугаар даалгавар нь электроны тоогоороо ижил атом ба ионууд аль нь вэ гэнэ. За магний 2 эрэг, фотор, S2 сөрөг, натрий эрэг, фосфор 5 эрэг, тэгээ калий, неон гэсэн. За ийм атом болон ионууд байгаа юм байна. За магний бол электрон 10 электронтой болсон байна. Ягаад гэвэл 12-аас 2 электрон алдсан байна. За фторын электрон бол 9. Хөхөр бол 16 электронтой байж бод 2-ыг нэмээд авчихсан юм байна. Тэгэхээр 18 электронтой гэсэн үг. Натрий 10 электронтой байж байгаад 1-ийг алдсан учраас 11 электронтой байж байгаад 1-ийг алдсан учраас 10 электронтой гэсэн үг. Фосфор 15 электронтой байж байгаа 5-ыг нь алдсан. Тийм болохоор 10 электронтой. За калий бол 19 электронтой. Неон 10 электронтой. Тэгэхээр ижил гэхээр энэ дөрв бол ижилхэн электронны тоотой байгаа гэсэн үг байна. За 121 дугаар даалгавар нь окслот ион дахь валенти электроны тоо гинэ. Тэгэхээр окслот ионы хувьд болохоор валенти электрон гэдэг нь валентийн давхран дээр байгаа буюу гадаад давхран дээр байгаа электрон. За тэгэхээр 2 сөрөг гэдэг бол 2 электрон авсан гэсэн үг. За нүүрс төрөгч валентийн давхранда 4 электронтой. Валенти электрон нүүрс төрөгчийнх 4. Харин хүчил төрөгчийнх болохоор 6 гэсэн үг тийм. За 2 нүүрс төрөгч байгаа учраас энийг 2-оор үржүүлэхээр нүүрс төрөгчийн нийт валенти электрон 8. За энэ 4 байгаа учраас 4-оор үржүүлэхээр хүчил төрөгчийн нийт валенти электрон 24 гэсэн үг. За 8 дээр 24-ийг нэмээд дахиад 2 электрон нэмж авсан байна. Тийм болохоор 8 дээр 24-ийг нэмээд 32, дахиад 2-ыг нэмээд 34 валенти электронтой гэдэг. За ингээд тооцчихно. Валенти электрон гэдэг бол гадаад давхран дээр байгаа электрон гэсэн. За дээд эд түвшинд электронуудыг байрлуулахдаа хуундын дүрмийг зөрчсөн тохиолдлыг олно гэж байна. Тэр хуундын дүрм гэдэг бол ижил энергитэй орбиталууд буюу одоо жишээлбэл P тийм ээ P дээд түвшин чинь 3 орбиталтай энэ гуруула ижил энергитэй гэсэн. За D-ийн хувьд муу ялгаагүй 5 орбиталтай. Тэгэхээр энэ 5 ижил энергитэй гэсэн үг тийм ээ. Ийм орбиталуудаар электроныг байрлуулахдаа эхлээд нэг нэгээр нь байрлуулнаа. Хэрв ингээд шууд эхнээс нь хослуулаад явах юм бол энэ бол яг буруу болно гэж байгаа байхгүй. Хуундын дүрм гэдэг бол ижил энергитэй орбиталуудаар электрон байрлуулахдаа эхлээд нэг нэгээр нь байрлуулад илүү гарах юм бол хослоно гэсэн. За ийм дүрмийг хуундын дүрм гэж байгаа. Тэгэхээр E даалгавар дээр бол P дэд түвшний орбиталуудаар электроныг байрлуулахдаа дүүргэхдээ шууд яасан байна ингээд хослоо явчихсан байна. Тэгэхээр энэ бол буруу болж байгаа гэсэн. За жишээлбэл 3P-ийн 2 байлаа гэж бодох тийм ээ. P дэд түвшний 3 орбиталаа зөрчин. Тэгээд эхлээд нэг нэгээр нь байрлуулад ингээд 2 сондгоотой гэж хэлэх юм аа л. За 125 дугаар даалгавар нь электронууд алфа зарчим ярьж байна тийм ээ. Орбиталуудыг энерги өсгөх дараалалаар байрлуулна. За энийг бол диагоналын дүрмээр одоо маш амархан байрлуулдаг тийм ээ. 1s 2s 2p. За 3 дугаар энергийн түвшин бол s p D гэсэн дэд түвшнүүд хуваагдана. 4 дугаар энергийн түвшин S P D F гэсэн дэд түвшинд хуваагддаг.
За ингээд 5 дугаар энергийн түвшин болохоор S, P, T, F гэсэн дэд түвшин хуваагдана. 6 дугаар энергийн түвшин мөн ялгаагүй. 6P, 6S, 6D, 6F гэсэн дэд түвшнүүд хуваагдж байгаа. 7 дугаар энергийн түвшин 7S, 7P, 7D, 7F гэсэн ийм дэд түвшнүүд хуваагдж байгаа. Тэгэхээр диагоналын дүрм гэдэг бол ингээд диагоналдж байгаа. Ингээд эхний сум болвол 1S-ийг, дараагийн сум нь 2S-ийг, дараагийн сум нь 2P, 3S-ийг за ийм дүрмийг диагоналын дүрм гэж байгаа. Тэгэхээр диагоналын дүрмээр бол атомын орбиталуудаар электрон дүүргэх дарааллыг гаргах боломжтой. За ингээд энэ сумны дагуу явчихна. Тэгэхээр ер нь эндээс дарааллыг гаргах юм бол 1S, 2S, 2P, 3S. За тэгээд дараагийн сум нь 3P-г, тэгээд 4S-ийг, тэгээд 3D, 4P, 5S, 4D, 5P, 6S, 4F, 5D, 6P, 7S, тэгээд 4F, 6D, 7P, за тэгээд 6F, тэгээд 7D, 7F гэсэн ийм дараалал гарч ижил л да. Тэгэхээр бидний хувьд 4D юм байна. Тэгээд 5P байна. Тэгээд 6S байхгүй. 4F байна. Тэгээд 7S байна. Тэгээд 6D. За тэгэхээр бидний хувьд 4S 4D 5P 4F 7S 6D гэсэн. За ийм дараал 4D-гээр эхлээд 6D-гээр дуусж байгаа. Энэ зөв хариулт байсан байна тийм ээ. За 128 дугаар даалгавар. Аль элементийн атомын электронд бүтсэн 3P-ийн 4 гэж дуусах вэ гэж. Тэгэхээр 3P-ийн 4 гэж дуусна гэдэг нь за гүйцэтгэж бичиж болно л да. 1S-ийн 2, 2S-ийн 2, 2P-ийн 6, 3S-ийн 2, 3P-ийн 4. За энэ бол 1-р энергийн түвшин, энэ 2-р энергийн түвшин, энэ 3-р энергийн түвшин гэхээр 3 энергийн түвшинтэй 2, тэгээд 8, тэгээд 6 электронтой байх нь л дээ. Тэгэхээр эндээс бол үеийн 3 бүлэг нь 6А гэж хэлж болно. За А гэж байгаа шалтгаан нь энэ бол P элемент. Өөрөөр хэлбэл хамгийн сүүлд P дэд түвшний электрон P дэд түвшний орбитал электроноор дүүргэж байгаа учраас P элемент гэдэг. Тэгэхээр P болон S элементүүд бол үндсэн бүлэг буюу А бүлэгт байдаг. D болон F элементүүд бол хажуугийн дэд бүлэг буюу B бүлэгт байж байгаа. За ингээд 3 дугаар үеийн 6 дугаар бүлэгт байгаа гэхээр бид нарын T элемент бол одоо 3P-ийн 4 гэсэн ийм бүтцтэй байх нэ. Энэ ус төрөгч байгаа учраас энийг бид нар 1-р үе гэж үзсэн, энийг 2-р үе, энийг 3-р үе гэж үзсэн гэсэн үг байхгүй. За P3 сүргийн оны электрон бүтцийн томьёо аль нэ гэж. За тэгэхээр за хараараа биччихье. Эхлээд фосфорын бичнэ. Фосфорын хувьд бол дэс дугаар нь 15. За протоны тоо нь 15 учраас дэс дугаар нь 15. За цахилгаан сарав байна гэж үзэх юм бол электрон нь 15 байна гэсэн үг. Эерэг зэрэгтэй ихтэй жижиг хэсгийн тоо тэнцүү. За эндээс 1S-ийн 2, 2S-ийн 2, 2P-ийн 6, 3S-ийн 2, 3P-ийн 3 гэд фосфорын одоо электрон бүтцийн томьёо болж байгаа гэсэн үг. За фосфор сөрөг 3 гэхээр 3-ыг авсан гэсэн үг. Тэгэхээр 1S-ийн 2, 2S-ийн 2, 2P-ийн 6,
3s2 3p-ийн 6 болно гэсэн үг. За энэ хэсэг бол неоны электронт бүтцтэй адилхан. Тийм учраас неоны электронт бүтц дээр нэмээд 3s2 3p-ийн 6 гэдэг. Ингээд илэрхийлчих юм бол зөв хариу нь D болж байгаа гэсэн. 142 дугаар даалгавар нь манганы атомын гадаад давхрооны электронт бүтцийг аль нь зөв илэрхийлсэн бэ гэж. Тэгэхээр манган бол 25 гэсэн дугаартай. За 1s2 2s2 2p-ийн 6 3s2 3p-ийн 6 4s2 тэгээд 3d-ийн 5 гэж ингэж дуусж байгаа. Ингээд 10 20 25 электронтой. Тэгэхээр бид нар өөрөөлөл ингэж дуусч байна тийм ээ 4s2 3d-ийн 5. Тэгэхээр 4s-гээ бид нар 4s-гээ n-2 гэд үзэх юм бол 3d-г болохоор n-ээс хасах нь 1d-гийн 5 гэж илэрхийлнэ гэсэн үг. За ингээд зөв хариултаас сонгох юм бол А зөв хариулт болж байгаа гэсэн үг. Тэгээ n-2 n-ээс хасах нь 1d-гийн 5. 147 дугаар даалгавар нь дараах элементүүдийн аль нь иончлалын энерги ихтэй вэ гэнэ. За иончлалын энерги гэдэг ойлголт гарч ирж байна. Иончлалын энерги. За энэ бол хий төлөвтэй ионоос хий төлөвт байгаа атом эсвэл ионоос 1 моль электроныг салгахад зарцуулагдах энерги. За тэгэхээр жишээлбэл бид нар натригийн хувьд аваад үзэх юм бол нэмэх 11 гэж цөмийн зэнгэн ингээд 1 2 3 электрон давхраатай. За ингээд гадаад давхраан дээр 1 электронтой тийм ээ. За тэгэхээр электрон болвол электрон цөмдөө татагдана. Яагаад гэвэл цөм эерэг цэнхтэй электрон болвол сөрөг цэнхтэй. Тийм учраас эсрэг цэнгүүд таталцдаг учраас электрон цөмдөө татагдана. За тэгэхээр эсрэг цэнгүүдийн таталцлын хүчийг салгах байгаа учраас одоо энэ иончлалын процесс бол дандаа яг энерги шингэн гэсэн үг. Энерги шингэн. За тэгэхээр дельта иончлал H стандарт бол дандаа тгээс их байдаг гэсэн үг. Энерги шингээдэг процесс. Яагаад гэвэл цөм болон электроны харилцан үйлчлэлийн хүчийг салгах байгаа учраас дандаа эндотерм процесс. Тэгэхээр иончлалын энерги бол тгээс их байх нэ. За жишээлбэл натригийн иончлалын процессыг бичих юм бол ингэх нь байна л да. Хий байдалтай натрийн ионоос натрийн атомоос 1 электрон чөлөөлөгдөөд за ингээд энэ процесс бол иончлалын процесс байх нь шүү дээ. За тэгвэл ер нь иончлалын энергит юу нөлөөлдөг юм бэ гэж. За иончлалын энергит одоо нөлөөлдөг хамгийн ихний хүчин зүйл бол мэдээж иончлалын энергит ариадус нөлөөл. За өөрөөр хэлбэл ариадус хэдий ч нэр том байна. Валенти электрон цөмөөсөө холдоод цөмдөө илүү сул татагтаад илүү хялбархан сална гэсэн. За гэтэл эсрэгээрээ бол ариадус хэдий ч нэр жижиг байна.
валентийн электрон цөмдөө илүү ойртоод тэгээд цөмтөөгөө илүү хүчтэй таталцсан. Тийм болохоор түүнийг салгахад одоо илүү их энерги зарцуулна гэсэн үг. За тэгэхээр үйл хөснөвтийн хувьд бол урагшлаад доошлохоор радиус өснө. За радиус өснө. За урагшлаад доошлохоор радиус өснө гэдэг нь урагшлаад доошлохоор валентийн электрон илүү цөөрнө. Нэмээд цөмөөсөө холбож байгаа учраас цөмдөө илүү сул татагдана. Тийм болохоор радиус өсөж байгаа юм бол иончлолын энерги нь буурна. За доошлохоор мөн яах нь иончлолын энерги буурна. Валентийн электрон цөмөөсөө холбоод илүү сул таталцж байгаа учраас илүү хялбархан салхина шүү дээ. Тэгэхээр иончлолын энерги буурна. За ингээд ер нь бол бид нар ингэж ойлгож байна. Дельта иончлолын энерги бол радиустай 3 хамааралтай ах юм аа. Радиус хэдий чиний их байна, иончлолын энерги төдий чиний бага байна гэсэн. За тэгээд эндээс бид нар иончлолын энерги ихтэйг нь сонгож байгаа учраас хамгийн бага радиустайг сонгоно. Хамгийн бага радиустай байна гэдэг нь үйл хөснөвтийн хамгийн хойнд бас яах нь хамгийн дээр байна гэсэн үг. Тэгэхээр фотор болох нь л тийм. Ерөөсөө иончлолын энергийн зүй тогтолцоог бол радиустай л одоо холбоол ойлгох боломжтой. Угаасаа л иончлолын энергийн өөрчлөгдөх зүй тогтол бол нэг номерт бол радиустай л холбоотой байж байгаа. Тэгэхээр радиус иончлолын энерги хоёр уруу хамааралтай байдгийг ойлгосон юм бол одоо аль нь иончлолын энерги ихтэй, аль нь иончлолын энерги багтаа эсвэл одоо үе бүлгийн дагуу иончлолын энерги өөрчлөгдөх зүй тогтолцоог бол тайлбарлах бүрэн боломжтой гэсэн. За дараа нь энэ иончлолын энергийн огцон өсөлттэй холбоотой ойлголт байна л да. За тэгэхээр жишээлбэл энд байгаа элемент бол ингээд за 3 дугаар үед гэсэн учраас мэдээж 3 давхраатай байна. Иончлолын энергийн 4 дугаар иончлолын энерги яаж вэ? Огцон өссөн. За 4 дугаар иончлолын энерги огцон өссөн. За энэ нь юу хэлж байгаа юм гэхээр валентийн электрон нь 3 гэж хэлж байгаа. Валентийн электрон нь бол 3 гэж хэлж байгаа байхгүй. За яагаад вэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэр нь болохоор за энэ 3 электрон цөмөөсөө хол за валентийн цөмөөсөө хол мөн одоо цөмөөсөө хол мөн цөмөөсөө ижил зайд байгаа гэж ойлгож болно. Ижил зайд байгаа. За тийм учраас энэ одоо 3 электроны за тийм учраас 1-ээс 3 дугаар иончлолын энерги бага мөн яах нь ойролцоо байгаа гэсэн үг. Ойролцоо байна. За тэгвэл 4 дугаар иончлол гаднаасаа 2 дахь давхраанаас иончлогдно. 4 дугаар иончлол гаднаасаа 2 дахь давхраанаас иончлогдно. За гаднаасаа 2 дахь давхраанаас иончлогдно гэдэг нь одоо нөгөө иончлогдож байгаа электрон цөмдөө илүү ойртож байгаа байхгүй. Тийм болохоор иончлолын энерги нь огцон өсөж байгаа. Ер нь ингэж ойлгочих болдгийг.
Энергийн түвшин шилжиж иончлогдоход иончлалын энерги огцом өсдөг. Өөрөөр хэлбэл 3 дугаар давхраанаас иончлогдож байгаа л 2 руу шилжихэд иончлалын энерги огцом өснө. 2-оос иончлогдож байгаа л 1 рүү шилжихэд бас яах нь огцом өснө гэсэн үг байхгүй. За зүгээр энийг хэдүүлээ ингээд төсөөлөд үзэх юм бол за дараа нь мараг энэтэй холбоотой даалгавар гарч ичих. За. Тэгэхээр ийм зүйлүүдийг мэдэх юм бол энэ иончлалын энерги огцом өсөлтийг хэлж олно. Тэгэхээр 4 дугаар иончлалын энерги нь огцом өснө гэдэг нь валентийн 3 электронтой. Тэгэхээр 3 дугаар үед байдаг гэхээр ер нь валентийн электронт бүтсэн 3s-ийн 2, 3p-ийн 1 гэж дуусна гэсэн үг. Яг үл эн чинь E-ийнх нь утга 3 байна. Тэгээ энэ нь 3 дугаар энергийн түвшнийг хэлнэ. Энэ валентийн электрон тань 3 байгаа учраас бүлэг нь 3 гэсэн үг байхгүй. За тэгээд зөв хариу нь бол B юм байна. За үргэлжлүүлээд одоо энэ дээр би жишээлбэл сая ийм элемент байсан гэж төсөөлье. 2, 8, 3 тий. За тэгэх юм бол энэ иончлалын энергийг харуулсан, дараасын иончлалын энергийг харуулсан одоо график нь ямар хэлбэртэй байх вэ гэхээр 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10. За гэх мэтлэн ингэж байх юм байна тий. Энд чинь 13 электронтой. За тийм учраас 1-ээс 3 дугаар иончлалын энерги бол ингэж ойролцоо байна. Ойролцоо. За тэгснэ 4 дугаар иончлал буюу 4-өөс 4 дугаар иончлал ингэж огцом өснө. За тэгээд 4-өөс цаашаа 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 гээд 11 гээд тий. 8 иончлалын энерги утга бол яах нь ойролцоо байна гэсэн үг. 8 иончлалын энерги. Яг л нөгөө 8 иончлалын 8 электрон нь 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8. 8 электрон нь 8-уулаа 2 дугаар энергийн түвшнээс иончлогдож байгаа. Өөрөөр хэлбэл нэг энергийн түвшнээс иончлогдож байгаа учраас тэр 8 электроны иончлал бол ойролцоо байна гэсэн үг. За тэгээд одоо энэ 8 дуусч байгаа учраас одоо 1-р давхраар орно. Тийм учраас иончлалын энерги дахиад огцом өснө. Тэгээ яад үл давхраа шилжинэ гэдэг нь цөмдөө илүү яах вэ? Ойртож байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд 1-р давхраан дээр 2 электроны иончлалын энерги ойролцоо байна гэдэг. Ийм одоо хэлбэртэй байх байхгүй дараасын иончлалын энерги. За бидэрт харагдж байгаа 156 дугаар даалгавар дээр байгаа дараасын иончлалын энерги бүх электрон гэж байгаа байхгүй. Тийм учраас энд бол 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 электронтой байна гэд. Тэгэхээр 1s-ийн 2, 2s-ийн 2, 2p-ийн 4 гэд. Тэгэхээр 2, 8. Биш 2, 6. Тэгэхээр энэ хоёр бол хамгийн одоо иончлалын энерги ихтэй буюу энэ хоёр гэсэн үг. За энэ 6 болохоор валентийн давхраан дээр байгаа 6 учраас ойролцоо энерги утгатай гэд. За ингээд бичигдэн. Тэгэхээр дэс дугаар 8 гэдэг чинь хүчил төрөгч юм байна л та тий. Хүчил төрөгч гэдэг элемент юм байна. За иймэрхүү байдлаар дараасын иончлалын энергиэс бол гол нь мэдээж бүх электрон өгсөн байх юм бол ямар элемент вэ гэдгийг тогтоож болно. Нөгөө иончлалын энергийн огцом өсөлтөөр гадаад давхраантай хэдийн электронтой гэдгийг бас тогтоох боломжтой байхгүй. За ингээд 2 дугаар бүлэг буюу атомын бүтц электрон бүтц гэсэн энэ бүлэг сэдвийн даалгавруудаас одоо зарим даалгавруудыг бодож тайлбарлаа. Мэдээж бусад даалгаврууд бол эдгээр даалгавруудын бодол тайлбартай ижил эсвэл ойролцоо гэсэн. Та хэдэд одоо ойлгомжгүй даалгаврууд гарч ирэх юм бол энэ бичлэгийнхаа доор коммент үлдээж болно. Тэгэх юм бол даалгавруудын бодолтыг оруулах боломжтой.